цаана хүүхдүүдээ хичээлээ бүгдээрээ хамтдаа жилийн дөрвөн улирлаар аялцгаана. Хичээлийн эхэнд бүгдээрээ сурагч болон хичээлийн эмнэлэгчгүүнээ бэлтгэгээрэй. Өмнөх хичээлээрээ бид Монгол орн маань хэдэн улиралтай вэ? Аль улиралд хэд хэдгээр сарууд багтдаг вэ гэсэн хичээл үзсэн байгаа. Тэгвэл өмнөх хичээлээ бүгдээрээ баттгая. Монгол орны маань улирал маань өвөл, хавар, зуун, намар гэсэн 4 улиралтай байна. Тэгвэл өвлийн улирлыг бүгдээрээ ажиглая. Энэ зурагт ямар үйл явдлыг дүрсэлсэн байна. Өвлийн улиралд ямар сарууд багтсан байна вэ гэдгийг өмнөх хичээл дээр үзсэн байгаа. 11, 12, 1-р сарууд багтсан байна. Тэгвэл хаврын улиралд ямар сарууд багтдаг вэ? Бүгдээрээ тунгаан бодъё. Одоо байгаа 2-р сар маань аль улиралд хамаарагддаг вэ? Тэгэхээр хаврын улирал маань 2, 3, 4-р сарууд багтдаг учраас одоо хаврын улирлын эхний сар байна. Тэгвэл эдгээр зургийг бүгдээрээ ажиглаад жилийн 4 улирлыг өнгөөр ялгасан байна. Тэгвэл өвлийн улирал ямар өнгөтэй байна? Хаврын улирал ямар өнгөтэй байна? Зуун ямар байна? Намар ямар байна вэ гэдгийг зургаар илэрхийлсэн байна. Тэгвэл улирлыг бас бүгдээрээ хөгжмөөр илэрхийлж болдог. Хөгжмийн багш ууган цэцэг маань биднэрт өнөөдөр хөгжмөөр 4 улирлыг илэрхийлэх талаар мэдээллийг өгөх юм. Бүгдээрээ хамтдаа хөгжмөө анхаарч сонсцгоо. Хөгжмөнд ямар улирлыг дүрсэлж байна? Хөгжмөө сонсохын тулд ажиглаарай. За сайн байна гэдэг. Бидний саяны сонссон хөгжим ямар улирлыг дүрсэлж илэрхийлсэн байгаа та нар сонсож чадсан уу? За одоо бүгдээрээ хамтдаа нэг онцлог таацгаа. Дунд цагаан, хар, дараа, хурц ногоон, хонгор шин. Тэр юу хөгтөө те? Одоо бүгдээрээ онцгой ямар онцлог юм болоо гэж бодох байлцаа хэмнэлийг алгадчихсан. За багшаас анхаарал. Дунд, цагаан, хар, дараа, хурц, ногоон, хонгор, шар. За одоо бүгдээрээ хэмнэлээ алгадчихсан. Дунд, цагаан, хар, дараа, хурц, ногоон, хонгор, шар. За энэ онцлог
ашиглаад дэвтэртээ бичцгээе. Одоо хүүхдүүдийн хамтдаа дахиад нэг хөгжмийн эсрэг сонсъё. Энэ хөгжим чухам аль улирлыг дүрсэлж байна вэ гэдгийг та нар сонсож тодорхойлно шүү. За тодорхойлохдоо хөгжилтэй байна, гэрэл гэгээтэй байна, гонигтай байна, баяр хөөртэй байна гэд энэ үгсийг ашиглаад тодорхойлж болно шүү. За тэгэхээр энэ үгсийг анхааралтай хөгжмөс сонсцгоо. Нэр нь л бид нар ингээ уянгалаг сайхан аялгауг сонсохоор хаврын улирлыг дүрсэлж харуулсан байна тийм үү. Тэгвэл хавар байгаль болон хүмүүст ямар өөрчлөлт гардаг вэ? Тэгэхээр хавар цэцэг ногоо дэлгэрдэг юм байна, яргуу гарч ирдэг юм байна, байгаль сэрэгдэг юм байна тийм. Дулаан урин цаг ирж усны шууд маань халуун орноосоо ирдэг юм байна. Тэгвэл хаврын улирлынхаа ялгааг бүгдээрээ харцгаая. Эдгээр модуудыг ажиглаж харъя. Мод жилийн дөрвөн улиралд яаж өөрчлөгдсөн байна гэдгийг харъя. Тэгэхээр өвлийн улирал маань мод маань ямар ч навчгүй болсон байна. Дээрээс нь мод маань цастай байна. Эргэн тойрон цасаар хүрээлэгдсэн байна. Тэгэхээр өвлийн улирал маш их хүүтэй улирал байдаг тийм. Хаврын улирал маань мод цэцгэлсэн байна. Хаврын улиралд мод нахиалж байгаль сэргдэг. Зуны улирлыг харъя. Зун мод маань ургаж байгаль дэлхий маань өнгөө нэмсэн байна. Өвлийн улирал, зуны улирал хоёрыг бүгдээрээ харьцуулж харъя. Юугаараа ялгаатай байна вэ? Тэгэхээр улирлын ялгаанаас хамаарч байгаль дэлхий маань өнгөө өөрчилж, байгалийн юмс үзэгдэл өөрчлөгддөг байна. Намрын улирлыг ажиглавал мод шаарлаж, навчис ундаг байна. Монгол орн маань жилийн дөрвөн улиралтай, эрс дэрс уур амьсгалтай, хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улирлыг хэлждэг. Сая бүгдээрээ хөгжмийг сонсож хаврын улирлыг тодтогч гаргаж ирсэн. Тэгвэл бүгдээрээ хаврын улирлын зургийг ажиглаад энэхүү зураг дээр ярилцсан юм. Хүмүүс болон байгаль дэлхийд ямар үйл явдал болж байгааг энэ зураг дээрээс харъя. Байгалыг харъя. Мод ургаж эхэлж байна. Энд өвс ногоо үндэслэж соёолж эхэлж байна. Хүмүүсийг харъя. Энд хүүхдүүд модон шууны үр бэлдсэн байна. Яагаад шууны үр бэлдэж байгаа юм бол мэдээж хаврын улиралд урин дулаан цаг болохоор усны шууд ирдэг. Тэгэхээр шуудад зориулж хүүхдүүд шууны үрийг бэлдсэн байх. Усыг харъя. Хавар цас хайлж байна. Тэгэхээр энд гол урсаж эхэлж байна. Улирал болгон маань өөрийн гэсэн үзэгдэлтэй байдаг. Тэгвэл зуны улирлыг харъя. Зун яасан байна гэхээр цэцэг ногоо дэлгэрчсэн, нар гарсан хүүхдүүд тоглож байна. Намрын улирлыг харъя. Намар яасан байна гэхээр байгаль дэлхийн өнгөө өөрчилж шарлсан байна. Навчис унсан байна. Хүмүүс дулаан хувцас өмссөн байна. Өвлийн улирлыг бүгдээрээ харъя. Өвөл цас орсон байна. Мэдээж гол маань хүлдсэн байна. Гол дээр хүүхдүүд тоглож байна. Орсон цасаар хүүхдүүд цасан хүн хийж тоглож байна. Та нар хавар, зун, намар, өвлийн улиралд эдгээр зургууд дээр байгаа хүүхдүүдийн хийж байгаа
тоглоом, энэ хүүхдүүдийн хийж байгаа үйл явдлыг хийдгүү. Тэгвэл бүгдээрээ эдгээрийг сайтар ажиллаж харъя. Улирлын ялгаанаас хамаарч байгалийн үзэгдэл өөрчлөгддөг. Байгалийн үзэгдэл бас дотроо аюултай, аюул бүгж бас байдаг. Тэгвэл байгалийн аюулт үзэгдлээс бид нар яаж сэргийлэх боломжтой юм бол бүгдээрээ аврагч Мазалайн зөвлөгөөг сонсцгоё. Улирал бүрд байгаль өөрчлөгддөг учраас дэвтэртээ тайлбарлаж бичээрэй. Гэхдээ байгалийн аюулт үзэгдлээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар аврагч Мазалайн зөвлөгөө сонсцгоё. Тэр жил их хүйтэн өвөл боллоо. Бас цас их орж үлээ. Сониуч хаан, чи хаана байна аа? Чи энд байсан юм уу? Бид Солонгогийн гэрчгээд байгаа нь энэ юм. Танах өвлийн бэлтгэлээ үнэхээр сайн хангажээ. Тийм байна шүү. Бидэнд цас цэвэрлэх хадаас хатгаас өөр ажил байсангүй. Бид эртнээс бэлдсэн юм аа. Ингээд сониуч хаан байна. Ингээд бид та нарт зуудын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлж өгье. Их цас унж эрс хүйтэрвэл зуд болох аюултай. Тиймээс өвлийн бэлтгэлээ эртнээс хангах хэрэгтэй шүү. Бас өвөлжөөгөө сайн дулаалаарай. Мөн өвс тижэл, хоол хүнс, им тариа, түлээ түш, дулаан хувцаа сайн нөөцлөхөө мартваа. Би бол томоо, харин энэ бол миний дэггүй туслах сониуч хаан, аврагч Мазалай. Аюул гамшиг тохиолдоход тэр хизээд бэлэн байдаг. Харин энэ бол миний хамгийн сайн найз Солонгоо. Ингээд бидний түүхээр аялцгаая. Нэг өдөр бид Солонгоог гэрт нь хүргэж өгөхөөр боллоо. Тэгтэл салхи ширүүсэж шуурга дэгдэх нь тэр. Бүгдээрээ нэг нэгнээсээ сайн барьяа. Сониуч хаан, тисээрээ. Шуурганаар сониучхныгээ золтой л алдчихаагүй. Дулаан хувцалсан учраас л бид шуургыг сүрэн Солонгогийн гэрт ирцгээсэн юм. Ингээд Мазалай бидэнд шуурганы үеэр юу хийх ёстойг зааварчилсан юм. Тэгэхээр хүчтэй шорон болон цасан шуурганаас урьдчилан сэрэмжлэхийн тулд цаг агаарын мэдээ тогтмол сонсож байгаарай. Шаардлагагүй бол гэрээсээ битгий гар. Хэрв гадагшаа гарахаар бол заавал дулаан хувцлах хэрэгтэй шүү. Тэр нэг өдөр манай хотод маш их бороо орлоо. Тэгтэл усны түвшин дээшилж үер боллоо. Аврагч Мазалай бид хоёр бусдад тусламж үзүүлэхээр өндөрлөг газар зогсож байв. Тэрийг хараач, тэнд нэг нохой хөвж явна. Тийм байна. Нохоод одоохон туслая. Бяцхан нохой минь тисээрээ бид одоохон чамааг аварлаа. Бид бяцхан нохойг үерийн аюулаас аварч чадлаа. Түүнийг сониучхан гэж нэрлэв. Үүнээс хойш бид хоёр үнэнч найзууд болсон юм. Сониуч хаан, энэ бол чиний үүр. Үерийн аюул хоромхон зур бий болдгийг бид мэдэж авлаа. Ингээд аврагч Мазалай юу хийх ёстойг хэлж өгөв. Хэрв үер болвол өндөрлөг газар нэн даруй оч. Үерийн усыг гаталж болохгүй шүү. Заавал хүлээх хэрэгтэй. Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд үерт өртөмтгий газар гэр байшингаа барьж болохгүй шүү. Энд нэг байна. Энд ч бас нэг байна. Сайн байна хүүхдүүдээ. Манай сониучхан ч бас нэгийг олж. Аймад ямар ч хоггүй боллоо шүү. Энэ хог айдах хүмүүсийг дээ. Мазалай, тэнд гал гарч байна. Түүмрийг газар ахваас өмнө унтраахгүй болохгүй шүү. За. Бид арай хийж түүмрийг унтраав. Ингээд аврагч Мазалай бидэнд түүмрийн үеэр хэрхэх ёстойг хэлж өгсөн юм. Ой хэрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа асаасан галаа заавал бүрэн гүйцэд унтрааж байгаарай. Цогтой үнс нурмаа битүү тагтаа савнд хийх хэрэгтэй. Мөн тамхи, шүдэнсний галыг ил задгаа хайж болохгүй шүү. Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой хэрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байгаарай. Бид өнөөдрийн хичээлээр улирлын өөрчлөлтүүдийг хөгжмөөр, зургаар яаж илэрхийлж дүрслэгийг мэдэж авлаа. Аврагч Мазалайн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхэд хичээгээрэй хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.